Улсын хурлын дарга Баян-Ангар аймагт ажиллах үеэр шинэ зууны илгээлтийн эзэд 2016 арга хэмжээнд оролцлоо. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд малын тоо толгой нэмэгдэж байгаа бөгөөд малчтаас гаргасан хүсэлтийг үндэслэн Баян-Ангар аймгийн удирдлагууд 2015 онд санаачлан мал төлөх үеэр малчтад туслах ажилтан ажиллуулах арга хэмжээг эхлүүлжээ. Илгээлт эзэд арга хэмжээний хүрээнд 230 хүнд 7 хоногийн илгээлт өгч Баян-Ангар аймгийн 15 сумын 230 малчин өрхөд ажиллуулжээ. Малчин өрхүүдэд туслахаар ажилласан иргэдийн хөдөлмөрийн хөлсийг аймгийн төвөөс гаргасан байна. Энэхүү арга хэмжээ тун үр дүнтэй байсан хэмээн дүгнсэн бөгөөд малчтаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа байна. Энэ удаад Баян-Ангар сумын төв талбайд илгээлтээр явах иргэд тэднийг ажиллуулах малчтын төлөөлөл хамтдаа цуглаад байна. Энэ арга хэмжээнд улсын хурлын даргын их болд, улсын хурлын гишүүн Ганбаат, улсын хурлын гишүүн Эрдэнэчимэг, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо. Улсын хурлын дарга тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ 1990 онд нийгмийн байгууллага солигдоход манай улс 25 сая толгой малтай байсан. Энэ үед өнөөдрийнхөөс 4-5 дахин олон малчид байлаа. Дээр нь илгээлтээр туслах хүн явуулаач гэдэг хүсэлт ирүүлдэг байсан. Өнөөдөр малын тоо толгой 56 саяд хүрсэн ч 200 мянган малчин өрх байна. Мал төлөж байгаа энэ өдрүүдэд ажил туслах хүн хэрэгтэй байгаа нь аргагүй. Өнөөдрийн малчид 26 жилийн өмнөхөөс 5 дахин их малыг 3 дахин бага хүчээр маллаж чадаж байна. Энэ хөдөлмөрийн бүтээмж 10 дахин өссөн үзүүлэлт юм а. Тиймээс илгээлтээр явах гэж байгаа залуустаа баярлалаа. Та бүхэн улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэлээ. Улсын хурлын гишүүн Ганбаат тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Баян-Ангар аймгийн бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг онцолж байлаа. Тэрээр Монгол Улсын засгийн газар сайн малчин хөтөлбөр баталсан. Малчин өрх бүр сайн малчин болж малаа эрүүл байлган малчны дансаа ашиглан нийгмийн дадлага төлдөг байх юм бол төр засгаас эдийн засгийн бодит дэмжлэг авч бага хүүтэй зээл авна. Малаа эрүүл болгосноор улс орныхоо эдийн засаг төдийгүй өрхийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо бүрднэ. Бургастай бомтоор 5 аймаг мах экспортлох боломжтой болсон гэдгийг мөн хэлж байсан. Үүний дараа улсын хурлын дарга илгээлтийн эзэдтэй уулзаж ярилцсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа хөдөлмөрийн хэлтсийн бүртгэлийн ажил байдалтай танилцлаа. Түүнчлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа Баян-Ангар аймгийн онцгой байдлын газрын ажил байдалтай улсын хурлын дарга дагалдсан яваа улсын хурлын гишүүд албаны бусад хүмүүсийн хамтаар танилцсан. Аймгийн онцгой байдлын газрын сургалт сурчлагын урьдчилан сэргийлэх асуулт хариуцсан мэргэжилтэн ахлах төслөгч Баяр сайхан тус аймагт үүрэг гүйцэтгэж байгаа аврагч газ өнөөгчдийн ашигладаг аврах багаж хэрэгсэл машин техникийг танилцуулж үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.